Дээд зохины унжилт асуул болоод байвал энэхүү гайхалтай өндөр үр дүнтэй 6 массажийг та өдөр болгон хийгээрэй. Нэг массажийг 1-2 минут хийж гүйцэтгэн. Нэг гараа хөмсгөнийхөө буланд байршуулад бага зэрэг өргөнө. Эсрэг гараараа хазрынхаа яснаас доороос дээш чиглэлтэйгээр массажлж өгнө. Хоёр нүдээ хоёулынгийн яг адилхан массажлна. Одоо аль нэг хуруугаа нүднийхээ урд уг хэсэг дээр дарж байршуулаад хацрын ясыг тойруулж массажлаад чамархаан төгсгөл дарж өгнө. Нүдний уг, нүд тойрлоо, чамархаа. Нүдний уг дээр дарлаа, тойрлоо, чамархаа хэсэг гэж массажлаарай. Үүний дараа хөмсгөнөөсөө дээшээ гарынхаа хурууны өндгүүдээр сайн дараад үс хүртлээр массажлж өгнө. Зөвхөн доороос дээшээ чиглэлтэй массажлж байгааг хараарай. Ерөнхийдөө овон товон байгааг мэдэрч сайн дарж өгөөд массажлахад дээд зөх маш сайн өргөгдөж өгнө. Үүний дараа долоор хуруугаа нуглаад хөмсгөнийхөө урдаас эхлэн сайн дараад чамархаа хүртэл массажлаарай. Дээд зөх руу хүнд оргин дарж байгаа мэдрэмж алхахаас гадна хөмсгөний голын зураас арилна, мөн дээрэс нь дээд зохийг унжихгүй байгаад маш чухал массаж болж өгнө. Үргэлжлүүлээд хөмсгөний төгсгөлөөс яг 45 градусын өнцгөр дээшээ чиглэлтэйгээр массажлж өгөөрэй. Хөмсгөний унжилт, нүдний унжилт, нүүр унжигар эрч хүчгүй харагдж байгаа байдлыг маш гайхалтайгаар засаж өгч таны цоглог төрхийг бий болгох массаж байгаа. Төгсгөлд нь нүдний угаас эхлээд хацрын ясыг дагуулад дээшлээд хөмсгөний дээгүүр тойрог маягаар нүдний эргэн тойрон массажлж өгөөрэй. Нүдний эргэн тойрон үүссэн үрчлээ удан зэрэг суулрал булчингийн зангирлыг маш сайхан алга болгож өгдөг таны нүдийг цоглог эрч хүчтэй хандуулахад туслах массаж байна. Нүүрний йогийн дасгал хийсний дараа хийвэл илүү их үр дүнтэй шүү. Хадгалж аваад өдөр бүр хийгээрэй.